Сайн бацгаана уу? Өсвөрийн сурвалж клубын ээлжид шинэхэн подкастаараа уулзахад бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор сургуулийн нийгмийн ажилтан үр цайх багш маань хүрэлцэн ирсэн байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ подкастыг сонсож байгаа цаг мөчийн мэндийг бүх хүнд хүргье. За баярлалаа. Өнөөдрийн үр агштайгаа ярилцах подкастыг хөтөлж байгаа хөтлөгч гишүүд маань 11-ийн ангийн сурагч Өнөр Чимэг, 12-ийн Б ангийн сурагч Завсан Дулан байна. За та үр агшаа мэргэжлээ сонгоход нөлөөсөн хүчин зүйл юу вэ? Тухайн үед л нөгөө мэдээж ээшийн оноо нөлөөлсөн. Тэгвэл яг нийгмийн чиглэлийн мэргэжлүүдэд их сонирхож исэн. Хууль эрх зүй, за тэгээд сэтгэл судлал, нийгмийн ажил гэд мэргэжлүүд нэлээд өндөр байр суурьтай байсан. Тэгээд нөгөө хүмүүстэй ярилцах дуртай байсан, үйл ажиллагаа зохион байгуулах сонирхолтой байсан. Тэр чиглэлээ бариад өөрийнхөө бас давуу талд тулгуурлаад мэргэжлээ сонгож ирсэн. Таны нийгмийн ажилтны яг үүрэг хариуцлага нь яг юу гэдэг юм бол сургуулийн өрөөнд бол сурагчдыг одоо болцгүй эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэх гол юм үүргийг бол хүлээдэг. За тэгээд яг урьдчилан сэргийлэх ажлынхаа өрөөнд эцэг гэх байна уу, сурагчид байна уу, за мөн багш нарт ойлголт өгөх, үйл ажиллагаа зохион байгуулах. За тэгээд дэмжлэг шаардлагатай сурагчдад бас байдаг. Тэр сурагчдад зөвлөгөө өгөх, тэр сурагчдтай хамтран ажиллах энэ үүргийг хүлээдэг. Та ингээд олон жил ингээд хүүхдүүд ингээд харьцаж байхдаа ер нь аав ээжтэй одоо ингээд цаа хүүхдүүдэд харьцдаг гэдгийгсэн шүү дээ. Тэгмээд аав ээжтэй нь яг ямар хөө байдлаар руу голчож харьцдаг вэ? Яаж ер нь харилцдаг вэ? Тэгж нөгөө өсвөрнсний хүүхдийн бие физиологийн онцлог одоо өөрчлөлтөөс шалтгаалаад сэтгэл зүйн юм өөрчлөлтүүд маш их тулгардаг. Түүнийг нөгөө даван туулж чадахгүй хин нэгнээс дэмжлэг авах шаардлагатай ийм цаг үед байдаг. Тэгэхээр яг эцэг эхчүүдэд зөвлөхдөө хүүхдтэй одоо биеийн том орчлоо гэж үзээд ерөнхийдөө анхаарлаа суулруулсан байдаг. Тэгэд энэ байдлаа засаач хүүхдээ яг анхаарч сонсож дэмжээч. Хүүхд чинь өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ маш их байгаа шүү гэдгийг гол ойлгуулахыг хүсдэг. За мөн хүүхдээ орой ажилласаа ирэхэд хүүхэд нь байж байвал за окей миний хүүхэд сайн байна гэж хараад байдаг. Гэтэл таныг ажилдаа авсан хаагур хүүхэд чинь юу хийж байгаа вэ? Хинтээ найзалж байгаа вэ? Чөлөө цагаа яаж өнгөрүүлж гин үү? За тэр чөлөө цагаа өнгөрүүлж явах явцдаа эрэг сүрэг ямар юм үйл явдал тухайн хүүхдэд тохиолдож гин гэдэг дээр төдийлөн бас зарим хүмүүс ярилцдаг. Тэгээ энэ яг нөгөө ажлын ачаал амьдралын хэмнэлээс шалтгаалж байгаа зүйлс нөлөөлж байгаа л да. Гэхдээ эцэгчүүдэд гол нь хүүхдтэй сонсдог байгаач, ярилцдаг байгаач гэдэг талаар л зөвлөхийг хичээдэг. Үр агшаа минь хувьд ажилдаа байрладаг зарчмууд юу вэ? Нөгөө үйл ажиллагаа зохион байгуулахдаа хүүхдүүдтэй гол нь тулж ажиллах, хүүхдүүд юу хүсэж байгааг гол нь сонсож, за тэр үйл ажиллагааг ямар хэлбэрээр хизээ зохион байгуулах боломжтой байна гэдгийг илүү их барьж ажилдаг. Тэг яг нөгөө хүсэл биелүүлэгч биш учраас зарим одоо энэ одоо хүслийг нь биелүүлж чаддгүй, ийм үйл ажиллагаа зохион байгуулалт гэсэн саналыг биелүүлж чаддгүй. Гэхдээ яаж тэрийг ямар арга хэлбэрээр зохион байгуулж болох вэ гэдэг гаргалахыг хичдэг. Та ингээд маш олон ингээд ажлыг ингээд хийж ах зураа ингээд та ингээд хамгийн их ингээд бахархсан ажил, хамгийн их ингээд бахархсан үйл ажиллагаа яг юу байсан бэ? За би энийг ингээд хүүхдүүдэд ингээд яриад өгсөн, тайлбарлаад өгсөн ингээд надад ямар их хэрэг болоо вэ ч юм ингээд тэр тал руугаа ингээд яг хамгийн тань өөрөөрөө бахархсан үйл явдал, үйл ажиллагаа юу байсан бэ? Яг ямар нэг үйл ажиллагаа хүүхдүүдэд зориулсан өөрснийх нь хүсэж байгаа үйл ажиллагааг зохион байгуулад дараа нь хүүхдүүд нөгөө баярлалаа өгшөө гэдгийг нь сонсох, тэр үгийг сонсох бол маш их уран болдог, дэм болдог. Тэгээд яг тухайлчлаад нэг ажлыг хийлээч гэх юм бол 2022 оноос хойш зохион байгуулж байгаа ойлгын найзлыг өдрөлгийг нэрлэж. Тэр бас айгүй нөгөө аав ээжтэйг айгүй дотно болохоор бүр айгүй сайн хүч нөлөөлд юм билээ. Тийм. За. Та ингээд ажлын хугацаанд ингээд айгүй жаргалтай төгөөд ингээд баярлаа гэхэд илүү их жаргалтай болдог гэсэн шүү дээ. Эсвэргээрээ ингээд хамгийн ингээд хүүхдүүдэд харьцаад яг хэцүү асуудал юм уу, хэцүү үе байсан уу ингээд яг тэндээсээ хэрвээ дурдвал. За яг нөгөө цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад ч юм уу хүүхдүүд ингээд
өсвөр наснда энэ одоо олон төрлийн үйл ажиллагаа, олон төрлийн юмыг ингээ сонирхох гэдэг байхгүй юу? Энэ ямар бол, тэр ямар бол гэд. Тэгээд тэр дундаасаа ингээ алддаг ч юм уу те. Амархан өмнөд ажигладаг. Тэгэхээр одоо заавал ингээд ер нь л насан туршийн хойноо ч юм уу ер нь насаараа хэрэглэж болох зүйлсийг заавал өсвөр наснда хэрэглээд өөрийгөө эрсдэлд оруулаад ч юм уу эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд ингээ яваад байгаа тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр тэр зүйлсийг бити хэрэглээсээ одоо заавал өсвөр наснда яг бие физиолог нь өсөж тойрнож ингэж байгаа үедээ одоо юм электрон тамхи ч юм уу хэрэглэх нь бол өөрт нь бол юм сөрөг нөлөөтэй байгаа гэдгийг анзаарахгүй яг одоо өгж байгаа мэдрэмжэндээ ингээд юу яагаад байдаг толгуурлаад байдаг. Гэтэл эргээд эрүүл мэндэд нь ирээдүйд нь ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэг тэр хүүхдүүд анхаардаг байхгүй. Тэгэхээр тэрийг анхаарчдаг болоосай мэддэг болоосай л гэж хүсдэг. За та тэгвэл бид ер нь танд хизээ хандуулах зохистой вэ? Бүх цаг үед хизээч болно. Ажлын бус цагаарч байсан одоо 3 дахь сургуулийн пэйжээр дамжуулаад ч гэсэндээ санал хүсэлт юу байна, асуух зүйл юу байна. Ерөөсөө чөлөөтэй. Ямар үед яг уулзах хэрэгтэй гэдэг үл тэнтэй? Өөрт нь одоо юу хэцүү байна, тулгараад байгаа асуудал юу байна. Одоо хүн болгоны нөгөө насны онцлогоос шалтгаалаад тулгардаг бэрхшээлүүд нь өөр л дөө. Одоо жишээ нь 6 дугаар ангийн хүүхдэд үнэхээр тулгамдаад байгаа асуудал 12 дугаар ангийн хүүхдэд бол зүгээр нэг юм easy байх ч юм уу те. Тэгэхээр одоо хизээч болно. Одоо хүн өөртөө хэцүү санагдаж байгаа гэсэн одоо шийдэж чадахгүй байгаа гэсэн юу байна? Тэн дээрээ ямар дэмжлэг, ямар зөвлөгөө авмаар байна, ямар шийдэл алмаар байна. Эсвэл хин нэгэнтэй нэг ярилцах хэрэгцээ энэ төр байгаад байгаа юм бол надтай уулзах ч юм уу зөвлөгөө авах. Ер нь сургуулийн нийгмийн ажилтнууд сэтгэл зүйчтэйгээ уулзахад бол хизээч үгүй, за би завгүй байна гэдэг ч юм уу байдлаар хойшлуулдаггүй. Тэр тал дээр бас үнэхээр их найдвартай байдагс үү? Ингээд за та дараагийн асуулт нь ингээд та бидний ингээд яг ямар үйлдэл ингээд шийдэх үедээ яг энийг л битгийгээсээ яг ингээд яагаад энэ дээр алдах гэдэг юм бол энийг л битгийж алдаасаа гэд хүүхэд наснда л энийг хийж алдаж болдгоо шүү гэж тиймэрхүү тийм зүйл байдгүй имэдэг. За эхлээд алдаа гэхээсээ илүүтэй 10 жилийн амьдрал хүүхэд насны амьдрал хамгийн юм гоё нандин үе гэдгийг ойлгоосоо гэж хүсдэг. Тэгээд одоо оюутан болох ч юм уу эсвэл амьдрал дээр гарах ч юм уу бүх ачаалал алдаа байна уу тэрнийхээ одоо жишээ нь үр дүнгол өөрөө үүрэх юм шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр сурагч нас гэдэг бол ер нь яг одоо урт хичээлээ хийгээд өөрийнхөө хэмжээнд насныхаа онцлог таарсан зорилгоо биелүүлээд за үеийн найзуудтайгаа ингээл ер нь цагийн хөвчлөлтөд өнгөрүүлээд эерэг байдлаар те ингээд явал 10 жилийн амьдрал шиг юм хөвчлөлтэй дурсамж бүтээдэг үе үл цөөхөн. Тэг хүн болгоноос асуувал хамгийн юм гоё байсан үе хизээвэ гэж асуувал бас тэргүүлэх хариултууд нь мэдээж 10 жилийн амьдрал гэж хариулна. Тэгэхээр зарим хүүхдүүд яг хурдхан төгсгийсэн эсвэл энэ сурхаа болохын ч гэдэг юм уу гэж хардаг. Яг тэгж боддог нөхцөлөд нь өөр өөрөж болно л доо. Гэхдээ л ер нь 10 жилийн амьдрал шиг юм гоё жаргалтай үе байхгүй. За нэгдүгээрт хоёрдугаарт гэх юм бол нөгөө юм уура зохицуулж сураасай л гэж хүсдэг. Тэр нэг хэрэггүй зүйл дээр за нэг зүгээр нэг өнгөрөөчих зүйл дээр гараа зангицснаас болоод ч юм уу эсвэл буруу хийснээс болоод илүү юм том сөрөг үр дагаврууд өөртөө илүү юм одоо хор уршиг ч юм уу те авчраад идэг. Тэгэхээр ерөөсөө одоо хүн өөрийг нь одоо намайг ингэж хэлсэн штэ гэж хэлээл нэг буруу үйлдэл хийгээл ураа бариаггүйгээс болоод маш юм сөрөг үр дагаврууд гардаг л та. Тийм шүү. Тэгэхээр ер нь 10 жил тайлбарлах нандин тэгээд тайлбарлах уураа зохицуулаад ажиргалтай л өнгөрүүлж байвал юм болох юм. За тэгвэл та сургууль дотор болж байгаа үйл явдал драмыг сонсоход хамгийн сонирхол татсан тиймэрхүү үйл явдал байна уу? Драм гэдэг нь юу лээ? Одоо хайр дурлал, найз зөвхөн хөвчлөлтэй юм гэх юм уу? Мэдгүй яг одоо санаанд ороод за энэ хөвчлөлтэй байсан. Яг тийм кейс. Нэг тийм хөөрхөн кейс санагдаж байна яг одоо л. Нөгөө 12 дугаар ангийн эрэгтэй сурагчдыг 1 дугаар ангийн октоодтай нэг шинэ жилийн үеэр бүжиглүүлсэн өмнөх жилийн үйл явдал байна. За тэрэн дээр нэг охин яг тухайн үед нь бол өсгөө үзээгүй байсан эмэгтэй сурагч маань.
Тэгээ өсгөө үзэж дуусаад өсгөө үзэг байх үедээ тэр 12 дугаар ангийн ахтайгаа бүжиглээд тэгээ өсгөө үзэж дуусаад бичиж сурсныхаа дараа тэр ахтай ингээд миний өсгөлийн баяраар одоо таны гэрээсээ гэж хүсэж байна, таныг урьж байна гэд ингээд цахаа бичээд тэр 12 дугаар ангийн ахтай ингээд үг өсмэс аахгүй. Тэгээ тэр айгүй хөөрхөн. Тэгээд нөгөө ээж нь болохоор бид нарт бас ганцхан энэ хүүхдийг одоо ингээд манай охинтой бүжгэлсэн энэ хүүхдийг ингээд олоод өгөөч юм манай охин байнга ингээд тэр ах хэвээр мундаг ийм тиймгээ ярьдаг байсан. Тэгээд цахаа бичиж нөгөө өсгөө үзэж дуусаад цахаа бичээд ингээд цахаа бичсэн байгаамаа. Энийг нэг хүргээд өгөөч гэдэг. Бид нар нөгөө бичлэг зураг дээрээс нь хайж агаад нөгөө хүүхдээ олоод тэгээ 12 дугаар ангийн ахт нь авчиж өгсөн. Нөгөө ах нь өсгөлийн баяр дээр нь бас ирсэн. Тэг хөрхөн мод. Чи бараг анхны хайр мэр байна. Мэдгүй ямар ч гэсэн айгүй юм зөв үлгэр дуурайл зөв юм гоё дурсамж үлдээсэн юм шиг байгаа. Эгөө гоо тэгээд нөгөө бүжгэлж явах явцдаа бас тэгээд ах нь одоо та миний өсгөлийн баяраар ирээрэй гэхээр нахан жимс авч өгнө өдрөл гэсэн юм шиг байна. Тэгээд нөгөө жимстэйгээ ирээд нөгөө охиндоо өгсөн. За одоо жоохон хөгжилтэй байлаар ингэж явж байгаа тийм. Ингээ та өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл яг юу вэ? Яг та ингэж өөр цайх гэдэг хүн бол яг ийм 3 үг нь багтах хэмжээнд орчих болоо да гэж. Өөрийгөө яг миний яг түлхүүр 3 үг чинь шүү дээ гэсэн. За зэгцтэй байх ямар нэгэн ажил дэс дараалтай зэгцтэй байхад бол ерөнхийдөө дуртай. Тэгээд өөр бодогдохгүй байх. Намайг хүмүүс юу гэж дүгнж байгаа юм бол тэр комент хэсгээ сонсъё тий. Тэгвэл дараа нь өөр ашиг комент хэсэг дээр 3 үгээр илэрхийлэх хэрэгтэй байна. Подкастыг сонсоод үзэж байгаа хүмүүдэд ханзаж хэлгээд та юу хэлмээр вэ? Захиас гэх юм уу? Өөрийнхөө нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаараарай гэж хүмүүсттэй хэлэх байна. Тэгээ бид нар нөгөө бие физиологийн эрүүл мэндэд анхаарад бөөр өвдөл эмчид үзүүлээд ч юм уу явдаг тий. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэмтэж байгааг анзаардаггүй, томчууд ч анзаардаггүй, хүмүүс ч мэддэггүй. Тэгэхээр энэ дээр анхаарч өгөөд өөрөө өөртөө анхаарад зөвлөгөө шаардлагатай, засаж шаардлагатай байгаад байвал түн дээр хин нэгнээс дэмжлэг авахаас бити ерөөсөө санаа зовоорой, хичээрээ. Тэгээд өөртөө чинь хэцүү үе тохиолдол яг тусалж чадах насан туршсан хүнээс бас дэмжлэг бас авч байгаарай те өөртөөхөө татна гэсэн хүнд заавал хандаж хэлж байгаарай. Тухгүй, айцтай, төгшүүртэй мэдрэмж мэдрээд хичээлдээ явах ч юм уу сургуультай явах эсвэл гэртээ байгаа энэ нөхцөлөдлийг хэзээ ч хөдөлгөөн зөвшөөрөөрэй. Тэгээд энэ засаж болно, залруулж болно шүү гэдгийг хэлмээр байна. Бас нэг одоо ингээд хоорондоо ингээд сэтгэл зүйн ингээд жоохон хямрал орсонгүй тэрийг ингээд найзтайгаа яриад засаж чадахгүй ч гэсэн ингээд яриад байдаг. Тэгээд яг гаргалгааг ингээд хэлж мэдэхгүй ингээд ярих нь бас тийм айгу хор үнэлтэй байдаг баг та. Тийм яг өсвөр насныхны хувьд одоо ирэмблэг гэх юм бол найз нөхөд хамгийн чухал байгаа, дараа нь гэр бүл байгаа тийм үү. За тэгээд найз нөхдөдөө муудалснаас болоод хамгийн том юм стрессийг авдаг ч юм уу те. Тэр нь гэр бүлтэйгээ муудалснаас илүүтэй юм стрессийг өөртөө авч идэг. Яг найзуудтайгаа ярих нь буруу гэж байгаа биш. Гэхдээ магадгүй зарим тохиолдолд буруу гаргалгаа, буруу шийдэл гарах боломжтой байдаг. Тэгэхээр одоо хэдийгээр гэр бүлтэйгээ ингээ ойлголцохгүй цаг үе байсан ч гэсэндээ чамайг алдаа гаргасан, амжилт гаргасан ч гэсэндээ хажууд чинь яг дэм болоод байх хүмүүс нь чиний гэр бүлийнхэн байх болно. Тэгэхээр гэр бүлийнхэндээ бас өөрийнхөө хайртай хүмүүст өөрийгөө илэрхийлж тусламж гуйхаас битээ ерөөсөө санаа зовоорой гэж хэлээ. Та тэгвэл өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ ажил дээр гаргадаггүй юу? Шин дөрөв зарцуулаад гэж байна. Дажгүй чаддаг баха. Тэгээ би нөгөө найруулан бичих ч юм уу, зохион байгуулах ч юм уу, яг нөгөө мэргэжлээ сонгоход миний давуу тал болж исэн зүйлсээ яг өөрийнхөө мэргэжил дээр гаргаж чадсан гэж боддог. Тэгээд одоо ер нь хүүхдүүд гэсэндээ мэргэжлээ сонгохдоо би юу чаддаг вэ, юу хүсдэг вэ гэдгийгээ сонсож агаад мэргэжлээ сонгох юм бол илүү бас мэргэжлэрээ амжилттай ажиллах, за бүр тууштай ажиллах ийм боломж бүрдээ шүү гэж бас хэлмээр байна.
За одоо ингээд манай подкаст маань ер нь дуусж байгаа, асуулт нь дуусж байна. Тэгээд маш их ярилцсанд бас танд маш их баярлалаа. Тэгээд манай зочинтой подкастаараа ингэж ирсэнд баярлалаа. Тэгээд одоо яг хамгийн сүүлийн асуулт маань болохоор надаас яг энийг л асуугаасаа. Яг энийг надаас ингээд асууж хүмүүс минь илүү мэдээсэй гэж боддог зүйл танд байгаа юу? Тийм зүйл байхгүй. Тэгээд надаас яг энэ мэдмээр байгаа зүйл байвал өөрснөө хүүхдэд асуухгүй дөө. Надад тийм асуултанд хариулах юм байхгүй. За өнөөдрийн зочинтой подкастаар маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За тэгээд дараагийнхаа подкастаар уулзцгаая. Түр баяртай.